За сайн байцгаана уу. Ингээд шинэхэн хаягнаас Мальдивийн загсны зах дээрээс мэдчилж байна. За тэгээд ингэдэг юм байна. Одоо Мальдив улс гэхээр бүгдээрээ нэг юм аялал жуулчлал ингээд зөвхөн нэг юм арал түн брэнд затарлаа. Яг энэ улсын хамгийн нөгөө эдийн засгийг нь гол авч явдаг хоёр зүйл бол за нэгт бол аялал жуулчлал, за хоёрт бол ингээд загс байд юм лээ. Тэгээд энэ боронор мань бол ингээд ерөнхийдөө загсчид тэгээ загсаа ингээд барьчаад энэ ч нэ хоноод амьдэрчдэг юм билээ. Тэгээ одоо нөгөө зах дээр загсаа нийлүүлэх гээд байж ах шиг байна л да. Sir, may I see your freezers? May I see? All of them we can't open. You want? Yeah, I want to see. За одоо энд ингэж байгаа байхгүй юу? Энд ингээд ийм нүхнүүд уугаз. Тэгээ энэ бүгд ийм загстай мөлий. Оо тий, ингээл барьсан загснуудаа ингээд ийшээгээ ингээд хийгээд хадгалаад тэгээд ингээд зах дээр ирж нийлүүлж зардаг юм байна. And do you speak English, brother? Yes. When will you go to fish today? Today we don't. Today is exchanging. Today exchanging. Өнөөдөр бол selling. Өнөөдөр бол зардаг. Тэгээд явахгүй гэдэг чинь. Is tomorrow will you go to fish? Tomorrow night. Tomorrow night. За шөнөдөө ерөнхийдөө ингээд загас барьдаг юм байна. За ингээд би одоо ингээд удахгүй загсны зах руу нас орж үзэх чинь. Тэгээд ингэдэг гинэ. Загсандаа ингээд нэг гарахтаа бараг 7 хоног ингээд явцдаг юм байна. Одоо энэ загсныхаа энэ онгоцон дээрээ амьдраад. За тэгээд энэ ч бол нэг бороо чинь. Hello sir. Энд ингээд бүх юм байдаг гинэ. Энд ч амьдэрчдэг. This is fish finder. Fish? Fish finder. Finder. Энүүгээр загсны байршлыг олдсон юм ба штэ загсыг. The system is both side. As well. Тэгээд гол систем нь бол энэ дээрээ байгаа юм байна л да. Ийм загсчдын амьдрал бас их сонирхолтой юм а. Хэрвээ зүгээр ганц хоног яваад буцаад энэ чинь ирдэг байсан бол би эдэртэй цуг загсанд явж үзмээр байгаа байхгүй юу? This is basically drive. That's my job. I will be with them, waiting here, look for the fish. Then we will be out 4 days, 3 days. Sometimes you get good, sometimes bad. Тэгээ ахвал ийм юм байна шүү дээ. Өөрөө бол гол нөгөө жолоодлогоо хийдэг тим юм байна. За энэ чинь дотроо ус юм галт тогоотой. Будаа агшаагч, пэч. За тэгэл аяг тавгаын дугаагаад газар хоолой хийдэг юм байна. Hello sir. May I see your room? За тэгээд энэ чинь сайхан унтаж амардаг. Шатран матар ус тоглодог юм шиг байна. За тэгээд бас энэ чинь ийм ортой юм байна л да. Тэгээд энэ орнууд дээр бас ингээд унтцдаг. За ийм нэг загасчдын амьдрал байна. За тэгээд загсныхаа зах руу ороод ирэхээр бол ингээд одоо ингээд эн чинь гоё ийм нөгөө шин загснууд гэсэн үг. Бостоо нөгөө Немогийн ирэлтгээд хүүхдийн кинонд харж ирсэн загснууд бараг ингээд бүгд байна шүү. Тэгээ энэ ямар гоё загс вэ? Вау. Энд бол ахын зарж байгаа загснууд бол дандаа юм гоё тод өнгийн ийм айгүй том загснууд биш тийм мөр. Тэгээд Мальдив хүмүүсийн царай төрх ямар байдаг вэ гэхлээр ерөнхийдөө энэтхэгч юм шиг, Пакистан юм шиг, Бангладеш юм шиг тэг яг иймэрхүү нэг ийм царай төрхтэй хүмүүс бол энэ Мальдивийн иргэд юм билээ. За тэгээд загсаа бол ингэж янзлдаг юм байна штэ. Одоо толгойг нь аваад тавьсан байна те. За бас шалан дээр ингээд хамаагүй тавьчих шүү загсаа. Энэ ямар ч шайхтар гоё том загс юм те. За энд бол ингээд мөчлөөд ясыг авч явах шиг байна. Загс л чинь хэ. Инээс эхэлж байна. Ер нь гайгүй юм шиг байна. Бичлэг хийгээд явбал. За ингээд загсаа цэвэрлж байна. Нядалгааны хэсэг бол бас сүртэй юм байна. За эхлээд энэ заламгайг нь авдаг юм биш үү?
Тэгээд толгойг тастаад. За. Гарны хөдөлгөөн бол өнөө мэрэгчлээ юм а тий. За, монголчууд хоныг маш сайн янзаар сурдаг бол энэ хэд маань бол загсны махыг бол маш хурдан янзаар сурсан хүмүүс юм шиг байна. Гарны хөдөлгөөн. Ботхон яасан сайхан иртээ. За ингээ хайрсын аваад. Өө шууд ингээ урчдсан юм биш та хайрсын. Өө за. За. За ийм их юм байна. Энэ нэг амар том загснууд шалан дээр тавьчихсан байх юм. За манай загсны дэлгөөний бронер маань бас ажилсаг байна. Болж шүү. Барилгын хийж хүрэн зураг төсөл барилга угсралт Richmond Consulting. Тэгээ эдгээр чинь бол юу юм бэлээ? Ерөнхийдөө бол ингээд эдийн засгийн үед айгүй хүчтэй болсон Малдив улс өөрсдөө ер нь бол хар бор ажилла баг хийдэг. Дийлэнхтэй ингээд иргэн тойрны ойролцоох энэтхэг Бангладеш одоо тий гих зэрэг улсуудаас бол ирж нөгөө хамаг хар ажлыг нь бол хийдэг юм билээ. Эдний нийтийн тээвэр нь ийм гоё 2 давхар автобус байдаг юм билээ. Тэгээ энүүгээр явахтай биш та ингээд Apple Pay юм шулчих юм билээ айгу амар. Apple Pay юм шуулаад ингээд эдний нийтийн тээврээр явчих юм билээ. Тэгээд 2 давхар руу гарч сууж үзье. Вау. Нэг 2 давхар нэг гоё байгаа байхгүй юу? Одоо Сингапурт бол жишээлбэл юу яадаг штэ ингээд тий ийм автобусаар хотын танилцах аялал хийхин тулд бараг 60 чөлөө доллар байдаг. За энд болохоор одоо би ингээд үнэгүй бишээ 1800 төгрөгөөр одоо ингээд автобусанд нь суугаад ингээд хоттой танилцаа явчихж байгаамаа. За ингээд автобусаараа явсаар байна. Хоттойгоо танилцаад тэгээд би нэг жоохон санаа зовоод байна л дээ. Хүмүүс амар гайхаж хараад энэ авах бичлэг хийгээд ярихаар тэгэхээр бас нэг жоохон эвгүй байгаад байна. За тэгээ ер нь бол ийм нийтийн тээврийн их гоё. Ер нь бол хот бол жоохон давчуу болохоос биш их гоё тийм дулаахан тий. Тэгээд бүр амар халуун биш нэг юм бас баг зэрэг салхитай. Тэгээд ийм бас газар бол Малдивын Мале гэдэг хот юм байна. За автобуснасаа буугаад ирлээ. Влог хийхгүй нэг жоохон хэсэг завсалсан чи жоохон ичимхий болчихжээ сая. Автобусны дотор юм ярих гэсэн чи бүр санаа зовоод болдгоо. Одоо миний энэ ирсэн энэ талбай бол монголоор ярил одоо Чингисийн талбай гэсэн үг, төв талбай нь. Нийслэл одоо хотынхын төв талбай. Тэгтээ ийм нөгөө айгүй ийм жижигхэн талбайтай. Тэгээд ийм юм бэлээ. Одоо Монгол бол жишээ нь ингээд тулгымцсан асуудал бол өвөлдөө ингээд утаа мутаа тийм ээ. Ингээд хавартаа тоошроо гэд байдаг шүү дээ тий. А энэ Малдив улсын хувьд болохоор бүр амар тулгымцсан асуудалтай заяа. Ингээд 2100 он гэхэд энэ Малдив улс бүрэн живэх одоо ийм тооцоо гарцсан. Өөрөөр хэлбэл энэ нөгөө далайн түвшнөөс ерөөсөө 1.5 м юм өндөр юм билээ л тий. Тэгээд энэ дэлхийн нөгөө нэг дулаарлаас болж далайн түвшин нэмэгдээд за тэгээд түүнээсээ болоод одоо бол энэ засгийн газар нь бол маш олон янз янзын арга хэмжээнүүдийг авч үзэж байгаа. Одоо өөр улсад газар худалдаж авах тий ийм орлогууд хийж байгаа. За мөн хиймэл одоо юу арал үүсгэх. За мөн бол дэлхийн нийтийн улс орнуудыг бол одоо байгальд ээлтэй байгаа ч гэдэг ийм уриалга энэ төр гаргаад за ийм нэг юм одоо өөрөөр хэлбэл өнөөдөр төрсэн хүүхэд 75 нас хүрч байхад энэ арал чинь ингээд улс ингээд живэд байхгүй болчих гээд байгаа байхгүй юу? Энэ бол одоо маш том асуудал юм лээ. Одоо яг энэ далайн түвшин ингээд дээшлээл байна гэсэн үг. Тэгээд ийшээгээ давж гарч ирээд ингээд ийм нэг том асуудал байна энэ улсад. Тэгээд ийм зүйл мэдэрч байна. Яг энэ Мале хотод явахаар биш тэ айгүй юм нөгөө давчдсан ийм мэдрэмж авч байгаа байхгүй юу? Тэгээ би ойлгож байна л да чи нөгөө газар нутганд маш жижигхэн. Тэгээ жижигхэн дээрээ нэмэх нөгөө нэг далайн түвшин нэмэгдээд ингээд нөгөө улс нь живэд байгаа болохоор ойлгож байна тийм ээ. Тэгээ одоо энэ байшингуудыг хардаа энэ байшин бол одоо ийм нарийнхан. Тэгээ ер нь бол ингээд энэ байшин хоорондын зай бол ингээд тулаал
бариад явцсан юм билээ л дээ. Тэгэхэд одоо монголчууд бид чинь тийм ээ маш том газар нутагтай 3 сая л тэгээд хоттоож эхэлдэг байдаг. Одоо ингээд энэ яг ийм юм байна. Ажил жуулчлалын одоо бүсээр нь би явж байгаа байхгүй юу? Одоо өөрөөр хэлбэл яг энэ Майлай хот жуулчид бол ирээл шууд нөгөө арлууд руу явчихдаг юм билээ. Тэгээ энд ер нь ийм за би лав ингээд 2 хоногтой том машин ерөөсөө харсангүй. Энд бол дунд гарын жипч харагдсангүй. Ерөөсөө л дандаа ийм виц, аква тий. Тэгэл ерөөсөө энэ мопед. Тэгээ чи нөгөө машины зогсоолгүй гэж ярьдаг бол ингээд мопедний бас ийм зогсоолгүй юм билээ л дээ. Тэгэхээр бол энэ бол одоо жишээлбэл яалтчгүй энэ газар нутаг. За дээр нь энэ живж байгаа асуудал бол энэ улсын тулгамдсан яг ийм айгүй том чухал асуудал. Манай утаа энэ төр бол хажууд нь бол жижиг асуудал байгаа байхгүй юу тий. За тэгэхэд ийм байна. Тэгээ энд бол ингэж байгаа нөгөө одоо би нэг машины аконы жолооч тааралд бол асуух гэдэг юм л да. Яг аког хідээр авд юм бол тэ зөндөө энэ ако яваад байгаа жижиг машинууд. Тэгээд ичээ бол мэдээж машин тэргийг бол төр засгаас нь нэлээд хордог гэж байгаа. За одоо энэ барилга хоорондын зайн юм байгаа. Тэгээ нийтлэг ерөөсөл барилгууд нь бол яг ийм байгаад байгаа. Одоо ингээд харвал хоёулаа зэрэгцээд алхахад бол багтахааргүй байгаа үз. За тэгээд бодвол энэ орцлон шиг байна л да. Орц жоох өө ингэж гардыг юм шүү дээ. Ингээд тийшээгээ бас гэрлүүгээ ингэж орддог байх нэ. За бас нэг юм их нарийн хоорондын зайтай барилгууд байгаа. Энд тэгээд нөгөө муур айгүй их таарах юм билээ л дээ Мальдивт. Тэгээд би excuse me girls and how do entrance main door of this building here upstairs. Yeah, may I go upstairs? Why? Just interesting. I don't know who is living in there, so I don't know. It's have family here, family house. It's rented place. Rental place. Yeah, thank you. Yeah, hello sir, good afternoon. За ийм байна. Энэ түрээсийн байшин юм байна. Тэгээд сая би нөгөө муур ярьжсэн шүү дээ, тий. Айгүй их муур таарна. Тэгээ яагаад Мальдивт муур ийм их байдаг вэ гэхээр нөгөө юутай амьдралын хөвчлөлтөөр хамааралтай юм байна. Эдгийнх чинь нөгөө загас суул гол нөгөө нэрийн одоо экспортын бүтээгдэхүүн. Тэгэнгүүт нөгөө загасаа нөгөө одоо загасчд маань нөгөө маш олон хоногоор завин дээрээ явдаг. Тэгэнгүүт ингээд завин дээр нь нөгөө хулган үргэлжлэх гэдэг юм байна л да. Харах марах. Тийм болохоор бол ингээд муур дандаа ингээд завин дээр авч явдаг гэж байгаа. За тийм болохоор муурны хэрэгцээ айгүй их байдаг байсан учраас одоо эн чинь ингээд муур их байгаа гэж байгаа. Хоёрдож болохоор эн чинь нөгөө исламын шашинтай улс шүү дээ. Тэгэхээр нөгөө нохойг бол одоо нөгөө монголчууд бол бид нөгөө үнэч хамтан гэдэг бол энэ шашинд бол юу яаж байгаа заваан амтан гэж үздэг гэж байгаа нохог. Тэгээ муурыг бол бас хүндтгэдэг гэдэг юм уу? За тийм болохоор бол бас муурыг ингэж ихээр харагдаад байгаа нэм учиртай юм билээ. Ингээд алхахын хувьд бас айгүй төвөгтэй байгааз энэ талаар нь алхахаар дайруулчих гад. Тэгээ энэ талаар нь алхахаар ингээд явж байгаа л ингээд толчаад байгаа. Одоо би ингээд ийшээгээ чигээрээ явах гэхээр ингээд мопеднууд маань багтахгүй байгаа байхгүй. Хүний мопед унгаачих гад. Яа. За тэгтээ аргагүй энд бол ингээд шахталцаас өөр угаасаа ямар ч юм аргагүй нөхцөл байгаа. За одоо ингээд явгууны зам руугаа орох гэхээр энэ мопедуудын зайн айгүй хэцүү. За би одоо энэ Toyota Aqua айгүй их яваад байсан болохоор энэ ахаас сая үнийг асуулаа л да. Тэгээ энэ ийм юм байна. How much dollar? It is dollar. It is. It's included tax. Taxi Yeah, is good. this way, no? And how old is this car?
How old? It is 15 years, I think. 15 years? Before it is though. Now dollar rate is Yeah, dollar. 12,500. Dollar. Yeah. Very expensive. Yeah. And how old is this car? I think now it is 15 years. 15 years. 15, 14. Энэ 2010-ад оны Аква биш үү? Тэгээд 12,000 доллар гэдэг чинь биш үү? 40 гаруй сая төгрөгийн үнэтэй байгаа аахгүй да. $12,000. За Аква бол маш өндөр үнээр зарагдаж байна. Thank you sir. За тэгээд яагаад ийм байгаа гэхээр ойлгомжтой нөгөө газар нутгийн жижигхэн болохоор машин худалдаж авахад маш үнэтэй. Тэгээ энэ жижигхэн газар дээр чинь ингээд олон машин явах хөтэй хийдэг чинь мотоцикл байк багтахгүй шүү дээ. Мопед багтахгүй байхад машин явна гэдэг бол энд бол маш хэцүү асуудал юм билээ л дээ. Тэгэхээр хэдэн Монгол улс минь уг нэг том сайхан газар нутагтай дааж хамгийн харамсалтай тэгээд тийм байж иж машины дугаар хязгаарладаг ингээд машиныг багасгах арга хэмжээ аваад энэ нэг хот төлөвлөлт авилах хулгай асуудал байгаа юм л да. За одоо энэ миний ирсэн газар бол ингээд яг л Мальдивийн жинхэнэ амьдрал дунд нь юм байгаа. Тэгээ энэ ийм юм билээ. Ерөнхийдөө юм local market гэж бүр ингээд бичсэн. Нутгийнхны одоо нөгөө юм хумаа авч ордог зах нь байгаа байхгүй юу? Тэгээ ер нь бол ийм том ачааны машин бараг байхгүй заяа. Дийлэнхтэй л ийм жижиг нэг ганц хоёр ийм том харагдана. Ийм машинуудаар одоо гудамжинд харагдаж байгаа юм. Бараг хоригддаг юм шиг үлээ том машиныг. За ингээд зах руу орж ирлээ. За мэдээж дулаахан сайхан цаг агаартай улс болохоор энэ тентхээ арал болон энэ Мали хоттой ургаж байгаа жимсхэн хүнсний ногоо тийм ээ. За энэ бүгд бол ингээд сайхан шинэ ногооны тийм гоё үнэр үнэрч шүү. Муухан үнэр байхгүй. Тийм гоё шинэ ногооны үнэр үнэрч. Би энэ бананыг Мянмарт идчихсэн. Тэгээд Мянмар яг тайлбарлахдаа надад ганцхан Мянмарт байдаг гэж хэлжсэн баггүй. Яг ийм сони хэлбэртэй банан байсан. Тэгсэн бас үгүй байна. Мальдивт бол байдаг юм биш үү? За тэгээд ийшээ явж сонирхъя. Энэ бол зүгийн бал юмсан. Sorry, is it honey? Yeah, coconut honey. Honey. Coconut honey. Coconut-ны бал гэж байдсан биш үү? Coconut honey гинэ. Биш зүгийн бал гэж байдгийг мэдх юм бэ. За тэгэл ингээл явахаар. Sir, what is it? I don't know. Fish? It's the fish. Oh. Rice? Yeah, it's rice is mixed. Oh. How do I taste it? Yeah. Энд юу юм би сайн ойлгохгүй байна. Энийг сони юм байгаад тах юм. It's from fish. Fish. Аа. Загсаар хийдэг гэж ойлгож байгаа зөв үү? Юу юм бол энэ? Thank you so much. Энэ юу юм бэ? Загсыг ингээд нухаад юу болгоцсон юм шиг амттай. Одоо юу гэмдэ ингээд загсыг машиндаа тэгээд ямар нэгэн барьцлтуулагч шингийн юмтай холиод ингээд зарж байгаа юм шиг ийм амттай сони юм. Би өмнө нь энэ нэг аль ч улсад ийм юм амталж үзэж байгаагүй. Тэгээд талхмалхан дээр тавьж идвэл магадгүй гоё юм шиг байна л да. Энийг би сая юу гэдгийг нь ойлгохгүй бол. Энийг л юм хатаасан нэг юм жимс ч юм уу нэг юм байгаад байгаа. Гэх мэтлэн иймэрхүү зүйлүүд байна. Тэгээ айгүй жижиг ингэж орж ирээл цаагуур яваал ингээл нэг ер нь одоо барыг томхон асар шиг те. Тэгээ энэ бол ингээд энэ нутгийн хамгийн том ийм зах нь байгаад байгаамаа. За гадуур бас ингээд юу яаж чинь эсрэг талд нь завтай ирээд бас энэ завин дээрээс худалдаа хийчих юм ба шүү дээ. Ус зарж ийн төмөс будаа байх шиг байна те. За ингээд бас
газрыг бол хэмнэж штэ тэ зах энэ хүмүүс юм хийж яваа юм байна. Яг газар байхгүй л ч гэсэн энэ газрын эсрэг талын одоо энэ бол дээр ингэ завтайгаа зогсож байгаа л гоё юм юу болгочих байна. Талбай болгочих байна. За тэгээд бол одоо яг Мальдив бол миний яг энэ харуулж байгаа шиг ийм одоо улс бол биш шүү. Үнэхээр одоо тэр арлууд нь бол үнэн тасархай тий маш гоё аялал жуулчлалын одоо гоё ресторан, хоол, далайн доорх тэгээд тэр resort байшин барилгууд нь бол маш гоё хөгжсөн. Тэгээ миний хувьд бол ерөнхийдөө ингээд яг эгэл амьдрал дунд нь орох юм уусаа миний хобби сонирхол тэр би ясаа далайн эрг мэрэг дээр ингээд янз бүрийн гоё юм ууж муугаад ингээд хөвтөж ерөөсөө сонирхдаггүй уйтгартай л да миний хувьд. Тэгээ яг ийм амьдрал дунд нь ороод явхад надад хамгийн гоё байдаг юм аа гэж. За тэгэл мэдээж ингээл одоо гудамжны задгай худалдаа гэж байдаг. Ховц Клаудас энэ задгай худалдаанууд бас байна. Захын өөр орчмоор. За бүх насны хүмүүс ажил хийж байна. Настай залуучууд. За тэгээд нөгөө Мангасан ям гэдэг шиг те бас их сони юм зарж байгаатай таарлаа. Энийг гоё чулуунууд түүгээ тавьчиж. За ингээл юм татагч матагч эйр кондишнер өдөртлөг энтергээд бас юм. Жинхэнэ нөгөө манай наран туул дээр байдаг те нөгөө Мангасан амны юмнууд зарагдаад байгаа байхгүй. Энэ өдр бол ингээл ерөнхийдөө чулуунууд гоё өнгөтэй чулуунуудаа авч түүгээл тэгэл ингээл зарчиж шít. За тэгээ аль ч улсад л ийм янз янзын амьдрал байдаг те. За нэг зам дээрээс такси авсан. Тэгээ авсан ч яахгүй. Юу хаашаа явахыг гэж асууж агаад хүн нэмж яваад. Ард бас нэг юм ихч суудсан. Бас ийм үйл явдал Мальдивд байд юм байна. Хаашаа явахыг гэж байгаа л зам дугуул авчдаг. За тэгээд дишиг төгчрөл бол бас нэлээд байгаад байгаа маа энэ үгч ингээд зам нь их нарийнхан. Тэгээд маш олон мопито болохоор төгжрээд байгаа. Here is a lot of traffic, sir. Lot of traffic. No. After you. За нахста дураараа явд юм байна. Дахиад нэг охиноо бололтой бас авчих юм. Хүүхдтэй. Би ч бол такси урьж явсан шүү дээ. Ингээ хоёр дахь хүнээ авчлаа. Is she your daughter, sir? Your grandson? Good afternoon, ma'am. Nice to meet you. За одоо ингээд охиноо буулгачаа тэгэл намайг хөргөж өгөх юм байлгүй дээ. Зүгээрээ тэгэл хүний л амьдрал болсон байна. Иймэрхүү юм зүмэг бол би тоодгүй мөө. За энэ нэг далаа дээгүүр ингээд явцсан нэг юм гүүр байгаа үз. За ингээд энэ далаа дээр за би энэ гүүрийг яг төсгөл хэсэгт нь бас нэг юм харуулж тайлбарланаа. Энэ юм байгаа. Яг энэ Малэ гээд хоттой нь ойрхон Хумху Малэ гэдэг юм хэмлэлээр бас үүсгэсэн юм арал байдаг. Тэгээд тэр арал дээр нь манай буудал барилж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хоёр арлыг юм хооронд нь холбосон юм маш урт одоо юм гүүр байгаа. Тэгээд энэхүү гүрийг болохоор Хятадын засгийн газраас ингээд одоо найрамдал харилцааны хүрээнд барьж өгсөн юм билээ. Тэгээд энэ бол одоо миний харж байгаагаар Хятадын засгийн газрын одоо бусад улс орнуудад барьж өгч байгаа хоёр дахь гүр. Өмнө нь би Мозамбик гээд улсад та бүхэн бичлэг үзчихсэн бол бас Хятадын засгийн газраас яг бас тэр далай дээгүүр нь гардаг юм гүүрийг барьж өгсөн байсан. Thank you, sir. Bye, miss. Wish you happiness. Bye bye. За их ингээд It's okay. За их ингээд буудалдаан ирж байна. Манай буудал одоо энэ харагдаж байгаа энэ буудал юм байгаа. Тэгээд энэ Мальдив бол мэдээж одоо газар нутаг жижигхэн болохоор маш үнэтэй. Тэгээд тийм учраас бол одоо ийм
хямд төсөр буудлууд аваад тэгэнгүүтээ энэ буудлаас энэ арлаасаа шууд нэг бусад нөгөө гоё аялал жуулчлалын арал руу нь яваад байх нь ер нь зөв юм билээ шүү. Түүнээс тэр аялал жуулчлалын арал дээр буудлал орно гэдэг бол тун гизүүхэн ястаа айгүй үнэтэй тийм байдаг юм билээ гэ. За ингээд энэ буудлынхаа үүдэн төрөд ирлээ. За би одоо энэ Мапуши гэдэг арал руу нь явах чинь тэгээд цаг тутам ийм онгоц явдаг юм байна. Тэгээ яг онгоцноос оцсох гол бисээ хоол идж жагаад цагийн үгээр нь ойлголоо. Тэгээд энэ идэх юм ярьсан. Үгүй ээ. Бинаа яа. За ингээд 30,000 төгрөгөөр явж байгаа. За ингээд заврууга сууж байна. Hello sir. За ийм завтай ингээд одоо сайхан арал руу очиж явах хот болоо хийнэ. За одоо тэгээд миний явж байгаа энэ зав бол ийм хурдны зав байгаа. Тэгээд суудал модал нь бол нэг бизнес классын онгоц шиг бас их ийм гоё суудалтай. За ингээд 30-аас 40 минут яваад Мапуши арал дээр очноо. Тэгээд бичлэгээ үргэлжлүүлье. Мапуши арал дээр буугаад ирлээ. Тэгээд ийм сайхан шорон замтай. Тэгээд энд нэг ийм төвөгтэй ч гэдэг юм уу нэг ийм анхаар улга байна л да. Тэ одоо богны ийм бикини өмсөж одоо энэ явахыг хориглон гэж байгаа байхгүй нийтийн талбайд иймийг болохгүй зөвхөн ийм одоо битүү хувцастай бикиниг ягаад тэр эн чинь нөгөө исламын шашинтай тэгээд ингээд бас ингээд төвөгтэй юм а тэ чи одоо арал дээр ирсэн хүмүүс ч гоё юул нь бикинитэй ингээд гоё явж идэг штэ. За тэгээд ер нь бол барилгачлалт ус их явж байна энэ Мапуши арал дээр. Тэгээ барилгууд бол баригдчихээн. За ингээд одоо бикини ядаж ийм усны хувцас өмсөж болдог нэг ийм хэсэг байдığım шиг байна. Тэгээ тэрийг нь хайж олё гэж бодож байна. Тэгээд энэ арлын бол нөгөө хамгийн гоё юм нь энэ пакэжүүд байгаа байхгүй юу? Тэгээ $170 ийм за 320 гэдэг дандаа нөгөө хосороо. За тэгээ энэ ч гоё ингээд суугаад энэ шүхрээр чирүүлэхтэй заваар ийм заваар явах, ийм завнд чирүүлэх усны моцикл гэдэг эдгээр нь бол ингээ хамгийн гоё юм байгаа. Тэгээд би бас ингээд энэ дээр суухаар захиалга өгчөөд байж байна. Мапуши арал үнэхээр гоё байна гэд ингээд байж исэн чи ганцхан нэг юм муухай юм тааралдлаа. За үйлчилж байгаа хүмүүс нь гоё байна, үйлчлэхээр нь гоё байна. Тэгсэн чинь энд ингээд ерөөсөө муухай хогоо ингээд далаа руугаа орцсон энд ингээд юм задгай хийсэд жоохон муухай хэсэг байна энэ ингээд. За тэгээ одоо хүний нутагт олон юм яриад яг хөө зүгээр ер нь бол ингээд юм хог могоогоо ингээд ачихгүй бол энэ гоё энэ арал чинь ингээд муухай болчих гээд байна штэ. За өнөөдөр би бас ингээд Мальдивын 1200 арлын дахиад нэг өөр 3 арлаар нь ингээд усан онгоцоор тойроод явдаг бас ийм аялал байд юм байна. Тэгээд энэ ч бол ийм Бангладеш болон бас энэтхэг аялагч нартай хамт явж байгаа. Тэгээд энэ далайн өнгө энэ далай доторх байшин энэ төр бол гоё юм аа. Мальдив улсын нөгөө элсэн арал дээр ирчээд байна. Тэгээ Мальдив улс нөгөө живж байгаа гэдгийн нэг гол одоо харж болох зүйл нь бол энэ байна. Энэ бол ингээд ийм айгүй том юу байсан байгаа байхгүй юу? Ийм арал хуурай газар. Тэгээ ерөнхийдөө ингээд усны төвшин нэмэгдсээр байгаад нэг 4-5 өрөө байр шиг одоо ийм газар үлдсэн. Тэгээ улам л энэ ингээд усны төвшин дээшлээд байгаа юм билэ. За тэгээд ийм бас арал дээр ирлээ. Тэгээд манай Монголын утааны проблем ч юм уу төгжрөл бол энэ хажууд нь жижиг асуудал санагдаж шүү. Энд чинь бол ингээд бүхэл бүтэн ингээд үндэсний газар нутаг байхгүй болж штэ. За тэгээ энэ чинь бол мэдээж тун гоё байна. Маш цэнгэг гоё юм далаа тэнгистэй. За нэг юм байна. Одоо би энэ Мальдивын Himofishi Island, right? Yeah. Nice to meet you. My name is Sege. My name is Anthony. Hiltani, Maldivian man. That's my home. Yeah, за ингээд энэ Мальдив
Айл руу бас орж үзэхээр яриад хөлтсөн. It's your home? Where is which one is your home? Here is my home. Here. Yeah. Where is your room? Oh, my room is inside. Inside? Yeah. Can we go together? No, that, Oh. За амьдралын хэв маяг бол иймэрхүү юм байна. How do you make a food, my friend? yeah, How do you make a food? food Yeah, where? in Kitchen. kitchen in there. Энэ тэгээд and also shop. Yeah. Дэлгүүртэй. Тэгээд энэ чинь ингэж хоолоо хийж өгдөг юм байна. It's your room. It's first time in Maldives family. За ингэж энэ гоё юм байна нөө Maldives бол асуудлаа шийдчихсэн. Улс. Oh, nice, very cool. Айгуу гоё сэрүүхэн. You can take a rest. Yeah, thank you. Исламын шашинтай. Тэгээд гэр бол их гоё сэрүүхэн. Энэ халуунд бол янз юм байна. Тэгээд энэчнээ ингээд хунтаад excuse me miss, it's a restroom. Here is bathroom? Yeah. Yeah. May I see? May I see? Sorry? May I see? Yeah. Yeah. You can take, of course. Uh-oh. За ингээд ийм гоё дотроо гоё нойлтой шүршүрт ордог. It's like a hotel. Like a hotel? Really? Yeah. What's your name? My name is Mariam Riyash. Mariam, Maldivian woman. Yeah. Maldivian. Are you born in this island? Yeah. Wow. This Very is my nice, very island. cool. Where is air condition? Air condition. Over there. Oh, yeah. Тийм баха. Тэнцэнэ юм air conditionтэй. How many children do you have? One. One. Created this mess. A son or daughter? Son. Son. How old is he? 6 years. 6 years. Wow. Very. Thank you so much. It's first time in Maldivian family. Really? Really, first time You Maldivian. really first time in Yeah, Maldives? first time in Maldives. Oh. Very nice country. Very nice country. Where Thank are you so from? much. I'm from Mongolia. Mongolia? Mongolia, and between Russia and China, Oh. we have only 3 million people population. Yeah. So, За ингээд гоё Maldives айлд бас орж үзлээ. Thank you so much. За тэгээд энэхүү бичлэгийг одоо та бүхнийг үзэж явах оронд одоо орох өдөр би бараг Африк твд газарчиж тарах бах. Одоо бол би Монголтой байна ингээд Малдивийн бичлэгээ янзалчаад тэгээд нөгөө Африк явах бэлтгэлээ хангаж байна л та. Тэгээд Африкт очиход бол ийм нөгөө шумуулнаас халдварладаг нэг юм хумхаа гэдэг нэг аюултай өвчин байдаг. Тэгээд тэр өвчнийг бол ингээд уртслан сэргийлэх юм явахосоо ингэж угтаж одоо уудгийн. Тэгээд тэр имээ одоо ууж ийн. За тэгээд зөвхөн Африкт бол нөгөө хумхаагаас гадна шар чичрэг гэдэг бас аюултай өвчин байгаа. Тэгээд би бол шар чичрэгийн вакцинтай. За тэгэхээр бол асуудалгүй. За тэгээд бол хувийн ариун цэвэр маш сайн хангаж явахгүй бол Африкт бол нэг аюул нь тэр байд юм аа. Ингээд одоо би Африк ТV-ийн зүүн баруун хэсгээр ингээд явах гэж чинь. Тэгээ яг энэ бичлэг орж байгаа өдөр бол би Африк руу нисээ Туркээр дамжаад Этиоп улс руу явж явах болно. Ингээд тун удахгүй дараагийнхын бичлэгээр уулзцаая.